За, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг Одон туяа гишүүн маань сайд байхдаа дэвшүүл тавиад ингээд ажлын хэсэг, яамдаар гарсан ажлын хэсэг бол 4 хуулиас бүрдсэн багц хуулийн төслийг улсын их хурлын гишүүдэд байнгын орондоор танилцуулж ирсэн юм а. Тэгээ энэ танилцуулгын явцад их хурлын гишүүд бас санал гаргаж, саналаа оруулж та бүхэн бол энэ засгийн газраас өргөн барих хуулийнхаа төсөлд тусгаж үзээч гэж ингэж хэлж ясныг би бол сайн санаж байна. За миний хувьд бол энэ дээр тодорхой энэ яг энэ хуулинд холбогдуулаад ганцхан санал хэлсэн юм байгаамаа. Энэ байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийнвчилсан үнэлгээг тусгай зөвшөөрлөхгүй аж ахуйн нэгжил гүйцэтгэдэг хуучин хуулийн заалт байгаад байсан. Тэгээ энэ аж ахуйн нэгж дээр нэмээд мэргэжлийн байгууллага энийг гүйцэтгэдэг талаар хуулийнхаа төсөл тусгаж игүүл сайн байна гэсэн саналыг хэлсэн. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллага аж ахуйн нэгж. Тэгээ хуулийн төсөл засгийн газраас орж ирэхдээ энэ саналыг ерөөсөө хайчаал зөвхөн аж ахуйн нэгж гэдгээрээ орж ирсэн. За ажлын хэсэг бол харьцангуй сайн ажилласан байна гэж бодож байгаа. Тэгэхээр нэгдүгээр асуудал бол энэ нарийнвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллага хийгдэг тухайн асуудлыг яагаад оруулж ирээгүй юм бэ? Энд чинь аж ахуйн нэгж чинь 12 оны хуулиас хойш аж ахуйн нэгжүүд байгуулагдсан. За голцоо байгаль орчны яамны үе үеийн газар гэлтсийн дарга нар нь энэ аж ахуйн нэгжийг байгуулсан. Тэгээ энэ аж ахуйн нэгж нь хөгжихгүй яваад байгаа юм. Ганц хүнтэй компани маягтай ажилладаг. Компани тамгыг офсч байдгүй, тамгын компани захирлан зөвхөндөө хийж явдаг. Ерөөсө хөгжилгүй ингээ яваад байгаа явдал бол манай байгаль орчинд хохирлтой явдлуудыг үүсгэж байгаамаа. Одоо сая туулын хурдны замдаар харахад бас л ганц хүнтэй компани 2 мэргэжилтэн гэдэг хүнийг гүйж гарын үсэг зурулчаад оруулж ирсэн. Өттэй үнэлгээ хийгээгүй гэсэн үг. Яагаад энэ дээр мэргэжлийн байгууллага болдгоо талаар байгаль орчны яамных нь хариулж өгөөч гэж би хүсэж байгаа юм. Энэ чинь бол энэ хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх хамгийн гол ажил бол энэ байгаль орчин нөлөөлөх байдлын нарийнвчилсан үнэлгээний дүгнэлт байгаа юм. Тэгэхээр энэ дээр мэргэжлийн байгууллага оруулж болдгоо талаараа нэг тайлбарлаж өгөөч гэж асуулт тавьж байгаа. За хоёр дахь асуудал бол энэ байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгаамаа. Энэ үнэлгээ хийх баг одоо тэр аж ахуйн нэгж тавьсан шаардлагууд байгаа юм. Энэ аж ахуйн нэгжид ажиллаж байгаа хүмүүсийн 3/1-ээс доошгүй орон тооны мэргэжлийн боловсон хүчин байна гэж заасан байгаа. Энэ аж ахуйн нэгж хэмжилт судалгааны багаж тоног төхөөрөмжтэй байна гэж заасан байгаа. 3 дугаарт энэ үнэлгээ хийж байгаа асуудлаараа мэдээллийн сантай байна гэж заасан. Тэгэхээр өнөөдөр энэ нарийнвчилсан үнэлгээ хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн чинь дотроос хичнээн байгууллага энэ 3 үзүүлэлтийг хангаж байгаа юм. Хичнээн байгууллага нь 2-ыг хангаад 1-ийг хангахгүй байна уу? Хичнээн байгууллага нь 90 энэ 3 үзүүлэлт хангахгүй байна вэ гэсэн нэг ийм асуулт, хоёр дахь асуулт. Тэгээ энэ хоёр асуултанд хариулт авч байгаа дараа нь бас тодруулнаа. За ажлын хэсэг болдын юм гişүн. Хариулъя, нэмээд байгаль орчны юм хариулъя. Энэ мэргэжлийн байгууллагатай холбоотой асуулгыг байгаль орчин хүнсүт аж ахуйн байнгын орон дээр тавьж яг энэ хуулийн төсөл батлагдсны араас угаасаа мэргэжлийн байгууллагатай холбоотой журам бас батлагдаад явах ёстой хуулийн төсөлд орж ирсэн байгаа. Тэгэд асуулгаа яг мэргэжлийн байнгын орон дээр нь тавьж хагаад нэлээд анхааралтай авч үзье гэж утсан. Яг таны хэлдгээр тэр янз бүрийн үнэлгээний үнийн дүн дээрээс нь чанарын асуудал энэ хуулийг хилцүүлээд явж байхад бол нэлээх тэмдэглэгдсэн. Энэ дээрээ гүйцээгээд яг мэргэжлийн байнгын орон дээр гишүүдтэйгээ сууж агаад ярилцээгээд асуулга бэлтчихсэн байгаа. Тэгэхээр идэл гишүүнийгээ хамтраад энэ асуулгыг авч явъя гэж одоо хүсмээр байна. Энэ үедээ болохоор академийн хүрээлэнгүүдийн оролцоог яаж хангах вэ гэдэг тэр журманд хэрвээ тусгах боломжтой заалтууд байвал яамтай хамтарч ажиллаад болох байх гэж харсан. За нэмэлт тэр анхны хуулийн төсөл дээр
оруулсан агуулга, дээр нэг мэрэгжлийн байгууллага болохын тулд ямар шаардлагыг хангадаг вэ гэдэг дээр яамнаас хариулаад өгөөрэй. За ажлыг дөрөвдүгээр амхи хариулъя. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам дөрвийн нарийн бичгийн даргын үүргийг төр орлого үсгэж Батбаяр рэгдэл гишүүний асуултанд хариулъя. Мэргэжлийн зөвлөлд үнэлгээний мэргэжлийн зөвлөл бол шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл олон нийтийн байгууллагуудыг хамруулан ажилладаг байгаа. Үнэлгээний байгууллагын хувьд бол иргэний хуулийн 25 дугаар зөвлөлд зааснаар шаардлага хангасан ямар ч аж ахуй нэгж төрийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага бол одоо хүсэлтээ манай яамд өгөөд мэргэжлийн тусгай зөвшөөрлөө авах боломжтой байгаа. Тэгэхээр энэ бол нээлттэй байгаа учраас энэ хуулинд ороогүй гэж бид бодож байгаа. За таны хоёрдугаар асуултанд хариулахад бол өнгөрсөн хугацаанд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэргэжлийн байгууллагуудынхаа дунд 2 удаа аттестачлал явуулсан байгаа. Үүний үр дүнд энэ саяын урддагдсан шаардлагуудыг хангаагүй 170 гаруй аж ахуй нэгжүүдийн мэргэжлийн одоо үйлчлэгээ явуулах тусгай зөвшөөрлийг цуцалж одоо яг шаардлага хангасан 115 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. За баярлалаа. За зочин танилцуулъя. Монгол Улсын их хурлын гишүүн Батүлзийн Бат Эрдэнийн урилгаар Бүгд найрамдах Финлянд улсын Эдисконтагийн гишүүн Эдисконта дахь Финлянд Монголын парламентын бүлгийн дэд дарга Атте Калева тэргүүтээ төлөөлөгчд Монгол Улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Эрхэм зоч та бүхэн Монгол Улсын их хурл тавтаа морилно. Манай улс Европ дахь чухал түнш болох Бүгд найрамдах Финланд улстай хөгжүүлж буй харилцаандаас чухал ач холбогдол өгдөг. Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа харилцан айлчлал одоо идэвхтэй өрнөж та бүхэн бас одоо энэ жил энэ удаас хүрэлцэн ирсэнд их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс бүлгийн одоо дэд дарга Атте Калева танд болон таньтаас дагалдан яваа бүх одоо та бүхний төлөөлөлд Финланд улсын одоо парламентын гишүүдийн төлөөлөлд улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж ажилд нь амжилт амьдралд нь эрүүлэнх сайн сайхан бүхнийг хүсээрёо. За. Эргэл гишүүн тодруулж асууя. За төрийн нарийн бичгийн дарга удлаа хариулж байна. Дутуу хариулж байна. Яагаад удлаа хариулж байна вэ гэхээр энэ нарийн бичсэн үнэлгээ хийх эрхийг зөвхөн аж ахуй нэгж төгсөн тусгай зөвшөөрлөлтэй. Өөр байгууллага оролцох эрх нь хаалттай байгаа. Тэгэхээр өөр байгууллага, мэргэжлийн байгууллага оролцох эрхийг яагаад нээж өгч болдоггүй юм бэ л гэж би асуусан шүү дээ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт тэр үзлэг шалгалт хийгээд ингээд зарим нь эрхийн зуцалсан л байна. Тэгэхээр энэ орон тооны мэргэжлийн боловсон хүчинтэй хэмжилт судалгаа хийх багаж төхөөрөмжтэй гिचнээ нэгж байна уу гэж би асуусан. Та тоо хэлсэнгүү. Ингээд дутуу хариулж болохгүй шүү дээ. Тэгээ энэ нарийн бичсэн үнэлгээнээс чинь болоод энэ байгаль орчны тэнцвэр, экологийн тэнцвэр алдагдах юм үүсчих гээд байгаа учраас би ингэж асуугаад байгаа юм. За гүйцэд асууч эргэл гишүүн. Тэгээд энэ явдал чинь бүр явсаар байгаад одоо юу болж гэнэ вэхээр энэ хуулиараа одоо энэ нарийн бичсэн үнэлгээ хийдэг аж ахуй нэгж энтер чинь тэр үнэлгээ хийх багийг өөрөөсөө сонгодог байгаа шүү дээ хуулиараа. Чи ингэж болохгүй шүү дээ. Төсөл хэрэгжүүлж байгаа баг тэр одоо компани байгаль орчны нарийн бичсэн үнэлгээ хийлгэх мэргэжлийн багийг өөрөө сонгоод тэрүүгээрээ байгаль орчны нарийн бичсэн үнэлгээ хийлгэнэ гэж хуульчлаад байгаа юм. Тэгэхээр энэ энтрэн зас залруулахгүй ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа явдал бол энэ байгаль орчны яам түүлийн хангалтгүй байгаа юм. Ийм учраас бол миний хувьд энэ хуулийг дэмжих ямар ч боломжгүй байгаа. Айгүй бол би одоо энэ хуулийн нэмэлтийн өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаа гэж бодож байгаа. Та бүхэн харин хамтарч ажиллаарай. За улсын их хурлын гишүүдийн асуусан асуултанд гүйцэд хариулах ёстой, үнэн зөв бодиттой мэдээлэх үүрэгтэй, худлаа хариулах, хүндлгүй хандах юм бол
хуулийн хариуцлага хүлээдгээр би түрүүн сануулсан. Тийм болохоор та гүйцэд үнэн зөв бодиттой хариултыг өгье. Дөрөвдүгээр микрофон. За шинжлэх ухааны байгууллагуудын төлөөллийг мэрэгжлийн зөвлөлд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баталсан мэрэгжлийн зөвлөлд хамруулаа явдаг. Одоогийн байдлаар бол их сургуулиуд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллагууд тэр дундаа жишээ татвал одоо химийн технологийн хүрээлэнгийн захирал доктор Жаргал сайхан тэргүүтэй эрдэмтэн мэрэгд маань одоо манай зөвлөлд 45 оны бүрэлдэхүүнтэй зөвлөлд ажилладаг. Наривчилсан үнэлгээ хийдэг мэрэгжлийн байгууллагыг зөвшөөрлийг шинжлэх ухааны байгууллагууд авах эрх нээлттэй хуулиар нээлттэй байгаа. Сая хэлсэнчлэн иргэний хуулийн 25 дугаар зүйл заасан хуулийн этгээдийн шаардлага хангасан альж байгууллага манай яамд хүсэлтээ илгээгээд наривчилсан үнэлгээ хийх мэрэгжлийн байгууллагын зөвшөөрлөө авч болно. Өнөөдрийг хүртэл байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамд энэ хүсэлтийг аливаа төрлийн байгууллагаас гаргаагүй байна. Гаргасан тохиолдолд бид хянаж үзээд зохисоод шаардлагыг хангуул нэг зөвшөөрлийг өгөхөд бэлэн байна гэж. За хариултыг дуусгачихъя. Дөрөвдүгээр микрофон. Хоёрдугаар асуултын хувьд би хэлсэнчлэн яг одоо 115 аж ахуй нэгж дээрх тавьсан хуулийн шаардлагыг хангасан гэж үзээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өмнө нь шаардлагыг хангаагүй 170 гаруй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг яамнаас цуцлаад одоо ч гэсэн аттестачлал шаардлагаа тавиад явж байгаа. Гуравдугаарт таны одоо хүсэлтийг бид хүлээн аваад хамтран ажиллахад яамны зүгээс бэлэн байгаа. Баярлалаа. За, эргэлээ шүү. Тэгэхээр Батбаяр дарга би тэр мэрэгжлийн зөвлөлийн талаар ерөөсө хөндөөгүй. Тэрнийг ойлгож байгаа. Тэнд ордог. Би энэ аж ахуй нэгжил гэдэг чинь аж ахуй нэгж бол эрдэм шинжилгээний байгууллага орох, мэрэгжлийн байгууллага орох замыг хааж байгаа. Эрдэм шинжилгээний байгууллага бол аж ахуй нэгж биш шүү дээ. Энэ чинь аж ахуй нэгж огт биш. Тийм учраас энэ замыг нээж өгөхгүй болвол ерөөсөө энэ байгаль орчны энэ нарийн асуудалдаар зүгээр ганц гүнтэй компани ажиллаад энэ цаашаа хөгжиж өгөхгүй байгаад л би эмзэглээд байгаа юм. Тэгэхээр ганц гүнтэй компани нэг хүрээлэн дээр очиж хоёр хүнээр гар өвсг зуруулаад үнэлгээ өгөөд байдаг. Энэ угаасаа тэгж явдгийг та нар сайн мэдж байгаа байх. Тийм учраас энэ наривчилсан үнэлгээнд мэрэгжлийн эрдэм шинжилгээний байгууллага орох замыг нээх ганцхан арга бол энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах явдал байгаа юм шүү. Тэр бус өөр хуулиар энэ зөвшөөр өгч байгаа гэж ингэж булзааруулж тойруулж. За ажлын хяглагч уян гишүүн хариулъя. Иргэдэлгчүүнтэй санал нэг агуу мэрэгжлийн байгууллагуудыг бас яг мэрэгжлийн байнгын орон дээр энэ аудитаар хэн магадлага хийлгээ 175 аж ахуй нэгжийн эрхийг нь цуцлсан гэдэг. Тэгээ тэр аж ахуй нэгжүүдийн мэдээллийг нь сонсоод одоо хүчин төгөлдөр гэрчлэгээтэй мэрэгжлийн тэр эрхээ авсан компаниудын асуудлуудыг нь бас яг таны хэлсэн шалгуурын дагуу бас мэрэгжлийн байнгын ороо сонсох хэрэгтэй юм билэ. Тэгээ асуулгаа удахгүй явуулнаа. Тэгэд яг энэ ажлын хэсгээр таны санал ирэх үеэр бид нар дэд ажлын хэсгийнхэнтэй яриад яамнаас бас тодруулах авсан мэрэгжлийн байгууллага дээр одоо яг мэрэгжлийн төрийн ашигын төлөө бус байгууллагуудыг яаж оруулах вэ гэд. Тэнгүүт энэ юуны иргэний тухай хууль, иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 2-т хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашигын төлөө хууль буюу дүрм заасан зорилготой эсвэл ашигын төлөө бус байж болно гэдэг заалтал бариад хариулаад ах юм блэ. Иргэний эрх зүйн харилцаа хууль тогтоомж гэд иргэний хуульд байгаа. Тэгэхээр энийг л сайжруулах хэрэгтэй юм. За ажлын хэсэг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам иргэдэл гишүүний асуултанд бас хэлж байгаа саналуудад тодорхой хангалттай гүйцэд тийм үү санал хариулт бэлдэж бичгээр өгөрөө хөргүүлээрэ. Зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Очирбатын Амгаланбаатарын урилгаар Улаанбаатар их сургуулийн Монголын түүх Монгол хэлний ангид суралцж буй гадаад оюутнууд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүгдийнхээ ажилтны амжилт амьдралд нэрвүүлэх сайн сайхан бүхнийг хүсээрэй. Монгол хэл, Монголын түүх, соёл сайн суралцаарай. За, Мегмар сүрэнгийн Бадам сүрэн гишүүн асуултаа асууя.